Дэлхийн монголчуудын Эмнэлэг радио 88.3 дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өдрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 19 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 10 дугаар сарын 1-ний 5 гарагийн та сайн нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагчаар өнөр баярнаар ажиллаж байна. За өнөөдөр бид бүхэн хамтдаа твдэж явхад твнэр тусалсан хүн гэдэг сэдвээр ярилцсан. За лав гарагт бид хин нэгнийг дурсаж талархлаа илэрхийлж байгаа. За бүгдээрээ аавыгаа дурсан, ээжийнхаа дур талаар ярьцгаасан. За өнөөдөр харин твдэж явхад твнэр тус хүргэсэн хүмүүсийнхээ тухай ярьж, за тэр хүмүүстэй талархлаа илэрхийлэх нэ. Тэгэхээр бид бүгдийн амьдралд яг тулж явхад нэг тус хүргэсэн хүн, хин нэг хүн заавал байдаг штэ, тийм ээ. За тэгээд магадгүй тэр хүндээ талархлаа илэрхийлж амжаагүй ч хүн байж байгаах. Тэгвэл хэн танд ийм тус хүргэсэн, таны ямар асуудлыг шийдэж өгсөн, юугаар туслав, тийм ээ? Эд материал, мөнгө төгрөг, за магадгүй сэтгэлийн сайхан үгээрч одоо өрөөж тэтгэсэн хүн байж болно штэ. Тэр хүний үгээр та ингээд сэп битэл босоод ирсэн байж болно, тийм ээ? Тийм хүмүүсийн өнөөдөр ярьж талархал илэрхийлэх нь байна манайхаа. За тэгээд надаа ч бас сайхан. Ер нь бол ингээд дандаа л олон хүний тус дэмжилгээр л ингээд өнөөдрийг хүрлээ штэ. Тэгээд зөндөө олон сайхан эгч нар, сайхан найз нар, сайхан хүмүүс миний эргэн тойронд зөндөө байна. Тэгээл турк мөркөд ингээд явж байгаа л эрхлээ штэ тий. Америк руу залгаад швед рүү холбогдоод хичээдүүн туркэд одоо ингээд юм мөнгөгүй болчиход байна. Над руу ингээд мөнгө шилжүүлээ гэхэд тий хаасан Америкаас хайсан шведээс ингээд төв алгасаад мөнгө төгрөг шилжүүлдэг ийм эгч нарч байна. Тэгээд ер нь хүний итгэлийг алдахгүй байх. Тэгээд яг нэг тийм нэг сайхан харилцаа, итгэлцэл донд ер нь нэг ийм юм явдаг. Тэгээд нэг ийм юм чинь ингээ хүний санаанаас юус ингээ гарахгүй үлдсэн байдаг штэ тий. За тэгээд ийм сайхан хүнээл өнөөдөр бүгдээрээ дурсаж талархал илэрхийлэх нь байна. За ингээ манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За утсаар ярих дөрвөн соёлыг сануулъя. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөний төр зогсоогоод утсаараа араарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон эсвэл чихвчээр ярьж байгаа, мөн спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо онтраагаад утсаараа араарай. За эхний сонсогч 9915 та дугаартай сонирхтой холбогдлоо. 9915. Эмнэлэг радио. Байна уу? За өрөөмийн төргий та сайн өдрөд холбогдлоо. Сэдвээ сонссноо? Сонслоо. Сая сонсоод. За таныг сонсож байна. 2007 онд би Дархан уул аймгийн Хонгор суманд ажиллаж ирсэн. За. Ажиллаж амьдарч ирсэн. Тэгээд тэр үед бас ажиллаа хийж яваад сайн аварт ороод. Тэгээд би бас тэрийг одоо хүртэл боддог байхгүй юу? Эрдэнэ урлагийн дараа инколдар гэж байдгийг. Тэр хүн надад аюу гоё сэтгэлээс их яагаад бас тий хандаад хойд бас нэг 120 мянган төгрөг өгч байсан. Тэр өөрөө совёроо өгч байсан босоод гэж бод. Тэгээд бас өөрөө бас энэ тэнд яваад ажиллаад амьдралсан бас амьдралын хатуу хөдөө үзсэн тийм туршлагатай сайхан хүн бидгийн одоо хүртэл надад цуг авахулсан зураг нь байгаа л да. Инколдар гэдэг дархныхан мэднэ Хонгорд эрдэнэ урлагийн дараа хийжсэн бас одоо аймаг бас нэг удирдах янз бүрийн ажил хийж байгаа бас. Зөв. Би 7 онд 4-7 он хүртэл дарханд ажил амжилт хийлээ. Тэгээд тэр хүнд бас одоо хүртэл бас заримдаа бас бодоол юм бас зорж уулзаад бас баярсан талаар илэрхийлээд бас тий. Сайхан юу яаж часан гэдгийг бас ярил бас тэр ир хүн чинь бас тухайн үед ч бас алдаж амжуулсан шүү дээ. Тийм ээ тийм. Тэгээд энэ бол дарагд одоо баярлалаа. Танд бас одоо та минь бас сайхан л явж байгаа бах тийм. Угаасаа сайн хүн л дээ. Хүн чанарын хувьд бас маш тийм хүнлэг тийм хүн байт. Тэгээд сайн нэвтрүүлгийн сонсон хамгийн түрүүнд холбогдоод юу яла машина тавих гэж зогсож байна. За холбогдсон баярлаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За сайхан намайг ч одоо би ч нөгөө нэг юун дээр нөгөө нэг Чингисийн үрээ дээр хөлөө хугалсан штэ. Тэгээд угаасаа хөлөө ингээд гიშгэж ямар ч боломж байхгүй. Тэгэхэд намайг тэр нөгөө машины зогсоол хүртэл ингээ 3 тэнд ерөөсөд огт танихгүй штэ.
3 огт танихгүй 3 залуу ингээд ээлжилж үүрээд би ч одоо бас л те 70 хэдэн хилтэй тэгээ дээрэс нь нөгөө нэг цасны өмд күртгтэй те нилээн л зузаалцсан баг штэ. Тэгэхэд тэгээ ээлжилж үүрээд тэгээд машин дөргөж гисэн тэр 3 залууд нэрээ бас баярлаа. За манай шууд периодоос 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа твдэж явхад твнэр тусалсан хүн гэдгээр сэдвээр ярилцаж талархлаа илэрхийлж байна. За 99.18 та дугаартай сонирхолтой холбогдлоо. 99.18. Эмжил радио. Сайн байна орой минь. Орой минь түргий та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. За би нэг талархлаа илэрхийлж амжихгүй нэг яваад идэг юм байдیں۔ Тэрийг хэлье. За 1993 он орчинд байна да. Би Төв аймгийн Угтар цайдан суманд хөдөө байхдаа нэг ой гарантай 2 хурж байгаа охин маань явган алга болчихсон. Яана нөгөө саний муу талигаж болдог хүүхдтэй адилхан. За тийм биш ээ. За тэгээд алга болсон чинь тэр үед нөгөө манай аавынх одоо 7 тимээ тэгээд тэр газар руу байдаг гэж тусдаг байлаа л та. За тэгэхэд л одоо хүүхэд аягүй сонио тийм баг хүүхэд мөртлөө тийшээ яваад гэсэн. Явсан байгаа. Тэр зүрх явсан. Яагаад алдах шалтгаан болсон гэхээр аав нь гараа явсан. Тэр нь аав нь дагуу дайцлаа гэж би бодчихгүй юу. За тэгсэн чинь аав нь ирсэн чинь охиноо тоглож явах юм уу гэсэн чинь хүү гэж юм. За тэгээд охин алснаа тэгж мэдээд. Тэгээд одоо тэргээр нэг болоо цөмөн төвийн радио үзэл мүзлэр залгаад ингэсэн юм аа. Тэгээд тэгсэн чинь яасан бэ гэхээр тэгээд тухайн суманд Марин бичиг гэдэг их гоё сайхан тэгээд Сараа гэдэг нэг тийм сайхан хичээдэг гэсэн. Бидний хүүхдүүд халиаранд явж байгаад олсон байна. Тэгээд орой явсаар байгаа л тэгээд бараг л хүн юм чинь сандраад мэрэгэн дөрвөн дээр хөтлөж штий. Тэгсэн чинь харин тэдний дарцоо хүүхдүүдтэй нь халиартаа хуушуур идсэн. Аав хин гэдэг үхээр аав, ээж хин гэдэг үхээр ээж. Тэгээд зогсчихсон. Одоо тэгээд тэр охин маань 30 гарсан одоо. За. Мондөг байна. Тэгтэл тэр хүүхдүүдэд би ерөөсө талархлаа илэрхийлж одоо ч амжаагүй бай. Ээж нь болохоор бас нэг хэлжлээсэн л та. Тэгээд би энэ радиогоор дамжуулаад маш их баярлж явдаг ч өө. Эдний өдөр одоо юу гэдгийг гоё талархал илэрхийлж хүсэж байгаа гэж хэлсэн юм аа. За би гэхдээ нөгөө 2 настай гэхээр нь гэрээсээ төөрсөн гэдэг утгаар нь адилтгаж хэлснээс нас барсан юм уу гэж асуугаагүй шүү. За ойлгосон баг тийм ээ та. За одоо тэгвэл тэгээд тэр нөхөр 30 гарсан эмэгтэй болцсон явж байгаа юм байна шүү дээ тий. За холбогдсонд баярлаа. Тэр үед одоо Угтаал цайдамд байсан одоо тэр үеийн хүүхдүүд халиар төвж явж байгаад 2 настай хүүхэд болсон одоо бас мэдээж бас том л 30 40 гарсан хүмүүс болцоосон баг сонсож байгаа ах гэж итгэлтэй энэ холбогдсонд баярлалаа танд. За баяр та. За ястоо дээр үеийн сонин дурсамж хөндөгдөж гарч ирж байгаа шиг байна шүү дээ саяны өнөөд. За Марс битсэн байна. Эмээгийн бие өвдөөд ээж маань Чехээс Монголд ирэх болоод шинэ жилд өхөөд тасалбар олдохгүй болчихсон байх үед буянтай ах эгч хоёр Монгол явах тасалбараа ээжэд өгч билээ. Бүр үнгөө өгсөн. Тэр үед маш их баярлаад дараа нь гэртээ урьж хамтдаа хоол идээд нэг өрөө юм ярьцгаад суусан. Нэг тийм дүлгөөхөн боловсралтай хүмүүс байсан. Одоо Чехэд амьдардаг баярлаа гэдгээ хэлсэн ч дахин баярлаа гэж хэлмээр байна. Баярлдаг шүү, баярлсан шүү очраах цэцгээ гэх гинэ. Вау, ямар гоё юм. За, 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За, гадаадаас холбогдсон. Эмжил радио. Айно. Сайн уу. За, орой минь төргий. За. Орой минь төргий. За, мэдээж талархаж явдаг хүн гэвэл хамгийн түрүүнд миний аав ээж хоёр талархдаг намайг ингээд өсгөөд төрүүлээд ингэж хүмүүжүүлсэн. За мэдээж бүгдээрээ аав ээжтэй талархсан жагаа тийм ээ. За твдэж явахд тэрнэр тусалсан гэдэг байгаа шүү дээ. Харин яг тэрнээс гадна одоо нөгөө одоо хандаа айгүй их талархаж явдаг. Би нөгөө хүний нутагт 2 хүүхэдтэй нөхрөөсөө салаад яг очроо олохгүй мэдхгүй ингээл бодолж явахд манай хүн гинт зам дээр гарч ирэл тэгэл миний 2 хүүхдийг би хэлсэн л дээ миний 2 хүүхдээ хэрвээ намайг
хайрлан надад хайртай гэж жоод эхлээд миний хоёр хүүхдийг өөр юм шиг хайр хийж чадахгүй би ямар ч ихтэй тэр хүүхдүүдээс солихгүй малахгүй гээд тангарыг авч ирсэн л та. Тэгээд миний анч намайг ёстой жинхэнэ твдэж явахад твнээр тасал гэж намайг нөгөө замаа олохгүй яах учраа олохгүй явж хахад гинт зам дээр нь гарч ирээд ингээд тосолоод хүүхдүүдийг минь хайрлаад үдий олтлоо ингээд гэр бүл болоод өнөр өтгөн болоод ингэж байгаа би хандаа айгүй их талархаж явдгийг. За. За холбогдсонд баярлалаа. Яг хүний надад нэр үнэхээр хэцүү байсан үед таасан болохоор би айгүй их талархдаг шүү дээ. За баярлалаа. За орой сайхан өнгөрүүлээрэ холбогдсонд баярлалаа. За. За баярлалаа. За, Ж Солон гэж сонсогч утсан байна. Тэр нэг танихгүй бүсгүүд баярлаа. 2023 оны 100 томоо гэцтэй төрөх нилээн төгчгсөн түнтийт хавганцсан хүн ажилласаа гарч явтал гутлын үдээс тайлагдчихсан байхаар нь яаж тонгоох вэ гэд хальт тараал ойж байтал өөдөөс ирж явсан бүсгүй үгийн зөрүүгүй үдээд өгчээж илээ. Яагаад ч юм уу нэх гой мэдрэмж өгөөд явж илээ. Баярлаа. Тэр өдрөөс 4 хоногийн дараа хүүгээ төрүүлж байлаа гэсэн байна. Ямар гоё мэдрэмж, ямар гоё дурсамж, ямар гоё талархал бай тийм ээ. За дараагийн сонсогч 99 тик 2-той дугаартай сонсогчдод тасарчлаа. Яа нэрээ гиз том үед ёо нэрээ усанд ороход хүртэл хэцүү байдаг. Тонгоод сууж гутлаа өмсөхөд хүртэл хэцүү байдаг. Тэгээд нэрээ өстой энэ айгүй гоё мэдрэмж байна. За дараагийн сонсогч 98 11-тэй дугаартай сонирхтой холбогдлоо. 98 11. Амжил радио. Самано. Оройн төргий та сайн өдрөл холбогдлоо. Таныг сонсож байна. Нэг нөлнөс туссан юм байна. За. 2008 онд би Дани Копенгагны бодлоо төгссөн. За. Чөөд явахгүй. Тэгээд нэг ядруу хоёраа ээж нь нэлээ ядруу нэг залуухан байна. Надаас нэг 5 мав дүү байсан баг. Тэгээ яасан юм асуусан хариулж мэдгүй хэлж уусан мэдгүй хайцгаа гэсэн чи бичиг үзүүлсэн Стокгольм гэсэн бичиг үзүүлсэн. Тэр нь би автобусны билет авч өгөөд би ч өөрөө ч бас нэг мөнгөтэй байгаагүй. Тэгтээ авч өгөөл явуулсан. За. Тэгэл өнгөрчихгүй юу? 5 жилийн дараа годомжинд таарад. Чи дээр хоёр ресторанттай болсон. Вау. Намайг орж хоол идмэд гээл ингээл. Таныг тэгээд 5 жилийн дараа та нар биений хараад шууд таньсан юм уу? Би таньаагүй намайг таньсан. За. Тэгээ хоол моол идчихэл гараад талархсан сэтгэлийн би яаж мэдсэн гэсэн чинь би гэртээ очиж хармаагаа болсон. Миний хармаа $1000 байсан. Оо яана тийм үү? Харин тийм. Энийг наян одоо Дани крон гэж байгаа. Дани кроноор тэгэл билет аваад. Тэр хоёр хүн тэгээ хаана хоёр эсэ? Вьетнам байсан. За. Тэгэл өдөр болоо гэж хоол идчихээрээ гэж тэгээд. Гэхдээ тэр үед одоо тэр хоёр тэгээд та нар хоорондоо ярилцсан уу? Хаа урах гэж Стокгольм орно гэжсэн. Тэгэл 5 жилийн дотор тэгээ ресторантаа олчихж байгаа юм уу? Харин тийм баг. Тэнд яг нэг тэнэг хүмүүс нь байсан байлээ. За. Тэгээ очиж чадахгүй, мөнгө байхгүй. Тэгээд нэг юм цаасан дээр ингээд бичиг бичсэн байсан байхгүй юу? Тэгээд би нэлээ харцуулсан. Би богоноор явах богоны билеттэй. Дахиад цаг дараа үлээх хэрэгтэй болчиход байсан. Хараа сууд байсан чинь яаж би шингээл ийштэйш хүн ингээд нэг эвгүй харддаг шүү дээ. Ингээл нэг даста уучлаарай. Нөгөө үлэн үтлээл ингээ хардаг те. Хин надад тусалж болдоо гэсэн янзтай те. Яг үнэ. Тэгээ ингэж яхад би очиж асуусан чи ингээд бичиг надад жижигхэн цаасан дээр ингээ Стокгольм явах гэсэн go гэсэн go гэж бичсэн байсан. Тэгээ тийм бичиг надад үзүүлсэн. За өстө үнэхээр гоё дүү. Тэгээс надад би тэгээд дахиж очиж өгөл та муухай шүү дээ. Тийм шүү дээ. Тэгтээ очиж би говцаа тайлбар ингээ хармаагаа явсан чи би нэг фичертэй би оюутан байсан байхгүй юу? Тэгээд Стокгольмд очиж ажилладаг байсан.
зөв. Бэрлийн доо ютэн байж байгаа тэгээ ингээд тийж явдаг байсан. За. Тийм нэг тохиолдол юм аа. За үнэхээр сайхан түүхээ уулзлаа. Холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Ямар мундаг залуу бай тээ. Нөгөө нэг буян хийвэл буцахтаа бороо шиг асгарна гэдгийг бүр яруу тодор харуулсан байна штэ тий. Үнэхээр сайхан түүхэн шүү гэсэн байна манайхан. Вау, мундаг залуу байна гэсэн байна. Вау, сайхан түүх байна да гэсэн байна. За дараагийн сонсогч 9989 дугаартай сонирхтой холбогдлоо. 9989. Эмжил радио. Бано. Холбогдсон шүү яраарай. За харамсалтай холбогдсноо ч мэдгүй ашиг байна. Тасаллаа. Манай шууд фириутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа твдэж явхад твнэр тусалсан хүн гэдэг сэдвээр ярилцаж, дурсамжаа хуваалцаж, за тэгээд баярлсан талархснаа илэрхийлж байгаа тийм ээ. За тэгээд манайхан хэрвээ анзаарсан бол бид нар радио дээр 3 секунд 1 2 3 чимээ энерггүй байх юм бол энийг үхмэл агаар үслэе гэж үздэг. Тийм учраас дасралтгүй ярьж яадаг. За тэгээд уцаар ярьчаад холбогдоод байна уу гэ 3 удаа асуухад та дуурахгүй бол уцаа тасалж байгаа шүү. Уучлаарай. За дараагийн сонсогч 9973 та дугаартай сонирхтой холбогдлоо. 9973. Эмжил радио. Гэнэ. Бэн орой минь түргэ. За холбогдчихлоо бай. За та сайн нэвтрүүл холбогдсон таныг сонсож байна. За би Эрдэнэтээс холбогдож байгаа юм дээ. За. Тэгээ би Эрдэнэтийн Сэхэний тасгийн эмчнэртийг баярлсан талархснаа илэрхийлэх гэж. За. Тэгээ 21 онд манай дүү нөгөө Солонгосоос ирчээд гэхдээ ганцаараа байжгаад зүрхний чигдээс болоод тэгээд нөгөө чинь ерөөсө тал тийшээ уцтаад нөгөө дүүл нь шүн бүр 12 өнгөрч жоод уцсан бол. За. Тэгээ би хотод байсан. Бид нар яг 6 сарын 24-нд хөвсгөл явна, бөөнөрөө явна гэж би тайрч ирээд явна гэж ярьжсэн байхгүй юу? За. Тэгсэн чинь нөгөө тхмэн гинт вин модад зүрхний чигдээс бол Афган Солонгост. Ааха. Тэгээ манай хамгийн баг Эрдэнэт байдаг гэсэн нөгөө төрөв чи уцсан чинь ерөөсөө уцсан холбогддог. Тэгэж байж байгаа шүн нөгөө манай дүү таксинд явж байгаа шүн орж ирсэн мэл орж ирж уцаа цэнгэлдэх гэж залгаж орчиход гард бис чи ороод ирсэн чинь баахан залгасан байна гэнэ. Тэгэнгүүт нь энэ ямар нэг юм боллоо гэрлүү дахиад чинь ерөөсөө бараг л ухаан алдчихсан шүү. Тэгээд имлэг рүү үргээ тэгээ бид нар л яриа бид нар ирээд тэгээ нөгөө чи ухаан алдаад сэхэнд ороод ухаан алдаад тэгээд би хамгийн гол ярих гэдэг юм тэр сэхэний наркосны эмч гамбург гэдэг эмч тэр жижигт гарч ирсэн нэг эмэгтэй эмч ингэтэй гэдэг нэг эмэгтэй эмч хоёр байсан. Тэгэл нөгөө хоёр ч өстө үдсээр агаал нэг юм зүргийг ажиллуулаад амируулаад. Тэгээд нэг 7 онсын. За. Тэгээд би хамгийн гол юм ярих юм. 7 онс чинь нөгөө тийч нөгөө ерөөсөө хөдлөж болохгүй гэдэг зүрхний тасгийн цэгийн тасгийнхны эхлэгч нэг залуу байсан. Ерөөсөө хөдлөж болохгүй хотмоо тавж байгаа ямар ч арга байхгүй наавны чинь. Манай эмнэлэг тийм тоног төхөөрөмжтэй машин шиг байхгүй. Тэгээ ингээд найзууд нь ярьж гүйж хагаад кокис ойлын түргэний зэрэг мэргээр авч ухаар болоод ингээд яс чинь. Нөгөө гамбург юм чинь аваад дуудаад тэхгүй юу. Чи битгий наадуулаа ингээд нөгөө юунд хавчуулагдсан хадан тавьчуулагдсан хайлгын зузц гэдэг шиг ингээ хүнд байдалд оруулаад чи зүгээр л дуугаа орчих. Найз нь юу ай. Би жоохон гайгүй болонгууд би чамд имлэгийн машин шиг гаргаж өгөөд ингээ явуулъя гэдэхгүй юу. За тэгээд дахиад нэг 7 онсон чинь нөгөөд чинь ерөөсөө ухаан орохгүй юм чинь. Яана за. Тэгсэн чинь нөгөө эмч маань гэж за одоо яг болсон юм лээ. Одоо чи аваа юу. Имлэгээс машин гаргаж өгнө. Чи нөгөө имлэг нь ерөөсөө юу? Имлэгийн нөгөө тоног төхөөрөмжтэй хөшөлтөрөгчтэй машин шиг бүх юм байдаг гэсэн юм л. Тэгэл аваад имлэгээс аваад хот ороод тэгээ хотод очиод 3 дугаар имлэгийн зүрхний сасагт хөвтүүлээд 10 хондоо хоордгоо тэгсэн чинь Бацаа гэдэг эмч байсан зүрхний засгийн эмч. Би одоо энэ эмчлэгт баярлалаа хэлэх гэдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө эмч чинь тэгж агаа арай болохгүй байна нөгөө 950 биеийн байдал нь арай л болохгүй болоод байна гэсэн. Нэг өдөр гүйж гарч ирсэн. За яхаа яг одоо болсон шүү. Одоо шүү доошоо орлоо шүү. Ах түн раа доошоо тэр юу нэг өдөнд очив. Тэгэл очиод байжсэн чинь нэг хэсэг байжсэн нэг 30 минут болсон чинь нөгөө юм чинь хоёр ханцуу манцууч юмсан нөгөөдгөө цоосмос болсон гэж гараад ирэхгүй. Тэгэл палкел явчихж байгаа юм чинь. Тэгсэн чинь харин заахаа өстө окей яг бүх юм янз юм болсон шүү. Одоо байх юм байхгүй. Тэр гоонгоо сүүн чинь нөгөө юунасаа гарч ирэхдээ өө хатсан улаа утарцсан. Нүдлэг болтгоцсон.
хоорцоо гарч ирж байгаа байхгүй юу. Яа, ямар гоё мөч вэ те. За. Тэгээ эргэж ирээд нөгөө Гамбург юмчд баярлаа гэдээ очсон л доо. Дүүгээ дагуулаад дүүгээ би өөр тэгээд тэр чин нуцг руу навж яваад нөгөө хоньны шавхаа мохоон дэг өргөшгүүлээ аршаа усанд оруулаад бүр аваа өлдөрөө босоод. Тэгээд намар нь эргэж ирээд Гамбург юмчдэр очсон. Яг юмчдрийн баяр таарсан байхгүй юу. Тэгээ очоо яасан чинь. За чи надад баярлаа яах вэ? Наа түүний чи яг жинхэнэ амь оруулсан хүн ингэтэй гэдэг нэг жижигхэн хүүхэн байгаа. Тэр юмчтэй би чамайг уулзуулж өгье. Чи нэг дурхан жоохон бүсгүй. Гард ирсэн. Зөв. Тэгс жааха би өстө 30 минут ноцолцсон шүү дээ. Нэр хоёр гарынхаа тамирыг бардал би. Яа зүрхний массаж хийсэн байж тээ. Массаж хийгээд тэгээд нэг амь оруулсан шүү дээ. Тэгээд шууд зэхэнд рүү оруулсан. Тэгээ би өстө айгүй их баярж би нэмчлээдсэн мундаг их баярж өгдөг байхгүй. Тэгээ харин тэрийг одоо сонсч байгаа машин зүгтээ явж байгаа бол. Одоо тэгээд таны тэр дүү хэдэн настай? Одоо 50 хүрж байгаа. За. Би үл өөрөө 60 гаруй настай байхгүй юу? Зөв. Тэгээд одоо бол манай дүү зүгээр одоо тэгээд хэрүүл игэл дэлгүүр ажиллуулаад авгаатаа тэгэл явж байгаа байхгүй. Тэгээ би одоо Гамбург юм Чингисүү юмч тэр 3 дугаар эмнэлгийн зүрхний засгийн залуучууд өстой мондөг залуучууд. Тэдгэрт баярлсан талархснаа. Одоо тэгээд Гамбург юм Чингисүү юмч хоёр нь хоёулаа одоо Эрдэнтийнхаа нэгдсэн эмнэлгийн цэхэн амьдруулах тасагтаа эмчээ хийсээр л байгаа юу? Хийсээр л байгаа. Гамбург юм саяхан алтан гацуудгаар шилжүүлсэн. Вау, за. Би баяр холбоотой гэдэг. Тэр Чингисүү юмчийн нөхөр нь бас аягүй цус болсон. Тэр нөхөр нь дөрвийн жижигэн жолооч юм. Зөв. Тэр залуу тэгээ бүр ажиж Улаанбаатар руу авч явчихсан байхгүй юу? Тэр өстө хүний амьдралд өстө гайхалтай том тус болсон гэсэн. Юу яа гэм бэлээ аха. Одоо ингээд тэр хүмүүс өөртөө сонсохгүй ч гэсэн заа юу. Одоо танаа ингээд манай радио чинь Монгол орон даяар цацагдж байгаа штэ. Тэнгүүд танаа Эрдэнэтэд хин нэгэн хүн та хоёрын яриаг сонсч л байгаа. Тэр хоёрыг тэнгүүдээ очиод хэлдэм бэлээ. Хүүе эмчээ таныг тэгээ ярьжсэн шүү Эмжил радиогоор гэд. Тэгэхээр хүмүүс тухайн хүмүүст нь айгүй гой санагддаг гэсэн. Тэгээд эмчнэр маань ямар нэгэн байдлаар шууд болон шууд бус замаар хүлээж авч таны энэ талархлыг сонсох байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд холбогдсонд баярлалаа танд. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За хүний алтан аймаа орно гэдэг бол үнэхээр гайхалтай те. Ястай янзын гоё дурсамжаа хаваалцлаа. За нацаг дур цэцэг дулам гэж сонсогч маань ицсэн байна. Би нэрээ нэг автобусаа андуурч суугаад ерөөсөө мэдгүй буудал дээр буугаад эргээд суух гэсэн автобусны мөнгөгүй сандарч байтал нэг охин ирээд "Ихчээмээ энүүгээр унаандаа сууч" гэд 1000 төгрөг сарваагаад өгч билээ. Ямар их баярсан гэж тэр охинд баярлаа гэд ихчийнхээ ажил дээр очиорой гэсэн. Ирээгүй ядаж цүнхээж аваагүй маш их баярлаж билээ. Тэр охинд баярлаа гээл өнгөрсөн дөө. 1 жилийн өмнө л дөө гинэ. За дараагийн сонсогч 9918 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9918. Эмжил радио. Бано. За оройн төргий та сайн нэвтрүүлэгт холбогдлоо. Таныг сонсож байна. Би нэг гоё түүх ярих гээд. За. Би одоо 2001 онд ахаа нэг вагоноор Вьетнам явдаг байхгүй юу? За. Дан вагонд амжиж ингээд нөгөө орон нутгийг дамжаад цаашаа Вьетнам руу ингээд орон нутгаар нь дамжиж явдаг байхгүй юу? За. Тэр нь яг яах юм чи юу ч мэдгүй. Нэг хүн дагуулад байсан Герман бэйсэн дээр өсдөг байхгүй би явахгүй байлаа. Тэгээд та радиогоо унтраачихдаг уу? Уг нь унтраасан маш давхар сонсогдоод байна. За одоо яриараа. За. Тэгээд би айгуу сайн заалгаж яваад хэрэгтэй нани ингээд хатаас цаашаа богонцуудаг мод тэгээд айгуу сайн заалгаж явдаг байхгүй юу? За. Чин би нэг богонд ингээд бараг 7 хоног ингээд богонд амжиж авчихсан. Бүр ямар ч ярих хүн байхгүй. Богонд хонд димит нэг хоёр авган хоёр юм боо нэг хоёр оюутан ч юм уу хоёр хүүхд сууж ирсэн. За. Холбоо надад билээ. Тэгээ хажуугаар нэг гараа ирсэн. Яг штэ гэж хоорондоо ярьдаг байхгүй. Би үе таар Монгол стейшнийг гамтар ингээ айгу хэцүүдэд явж гин. Таар Монгол гэдэг тийм гэдэг чинь нүү таар хаалт үгүй. Хичээтэй хайж байгаа би ингээ Вьетнам явж байгаа маа ингээ богоноор хэмжээд тийм нөгөө байгаа юм яриад би ч баг ойлгох гэж байгаа юм чинь. Тэгээд нөгөөд хоёр маань надад айгу тасалсан. Уг тэр хоёр цаашаа богоноор явахгүй байсан юм биш онгоцоор дамжчихсан. Тэгээ бүр богонд хилээд аваад хилээдээ буцаагаад. Тэгээд самт бүр намайг авч буудалд оруулаад. Тэгээд бүр миний бүх би нэг ажилтаа явсан. Бүх юмыг зааж өгөөд
явж ирсэн тэр битан цогдог оюутнууд байсан. Зөв. Нэрийг санаж байна уу та? Нэрийг санахгүй. Одоо яаж 2000 онд арга. Тэгээд би нөгөө хоёртойгоо нөгөө буудалд оруулж гिचээд намайг би юмд явчихад ирсэн чинь уг нь байж нэгсэн чинь. Дахин үлдэж яваад гисэн. За. Тэгээд би тэр хоёртоо баярлалаа гэж хэлж чадаагүй байхгүй юу? Тэгээд танахыг сонсоод одоо ингэ сонсч идэг бол ерөөсөө л нэг тэр хоёр ганцхан би тэгж таарсан тохиолдолч байх юм уу те. Тэгээд одоо намайг санаж байгаа бол тэр хоёрт би баярлалаа гэсэн маш их тусалсан. Тэрнээс хойш тэр хоёрын зааж гиснээр дахиад нэг удаа би газраар Монгол Вьетнам орсон. Зүгээр. Тэг нэг тийм тэр хоёртоо баярлалаа гэж хэлсэн юм аа. За холбогдсон баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй та. За бас их гоё түүх хуваалцлаа тийм ээ. За уян тест гоё юм орж ирсэн шүү. Отхон баяр Сэнгэ гэдэг хүн Цэ гам бүрэг эмч миний үеэл ахаа дамжуулж хэлнэ ахта ёстой сайн эмчтэй алтан гартай л хүн гинэ. Яг ингэдэг байхгүй юу? Тэр хүн өөрөө сонсож амждаг юм аа гэхэд яг энэ цаг мөчөө тэр хүнтэй хамааралтай хин нэгэн хүн сонсч л байдаг. Тэгээд заавалжгүй дамжуул хэлээ тэр хүнийхэн чихэнд нь хүрцэн л байдаг. Одоо сонсдог урлагаар бид нар чинь одоо мундаг хүчмийн зохиолч нарын талаар ингээд ярихад эхнэр нь ч юм уу үр хүүхэд нь эсвэл ингээд охиных нь найз нь ч юм уу сонсоод нөгөө эхнэрт нь дамжуулж хэлээд ингээд аюу гоё холбогддог. Ер нь бол их гоё идэг штэ. За дараагийн сонсогч 89 өстө дугаартай сонирхтой холбогдлоо. 89 Амжилт радио. Нөө байна. Орой минь та сайн нэвтрүүлэг холбогдлоо. Таныг сонсож байна. За би одоо ихтэй бэн төрөх гэж байна. За. За Норвегийн алтаана бодолж яваад ээж маань бүр их дүүрхэн болсон. Хөөмөн 20 доллар болоод. Тэгээд сахар ихтэй танилцсан. Би хөөгөөс явчихсан чинь 7 хоноод тэр миний тэр одоо энэ бас олсон ихч маань Баянгол дүүргийн 11 дугаар хороонд амьдардаг 28 дугаар сургуульд ачаан зөөжсэн ихч байсан. Тэгээд 7 8 хоноод наач мэдөө сайн байна уу хоёлаа танилцъя. Хоёр хүүхэд маань нэг ангийн байна гэд. Тэгээд хөөгийн маань 5 дахь хүртэл ачтайгаа хамт зөөгөөд авски дагаад миний амьдралд маш их тус болсон. 28 чи бичлээ 28 те? Чи бичлээ 28. За. Танаа нэвтрүүлэг сонсоод. Баярлалаа. Тэгээд тэр ихтэй маань дугаар 96 20 56 06 гэсэн дугаартай. За. Нэрийг хэлэхэд болно та. Наранцдаг гэж. За. Мургаас төсөөдөр нь болно. Зөв. Тэгээд ахмадын баярын минь төрөсөн. Тэгээд одоо яг зүгээр би надад зүгээр хүсэл байна. Тэр явал уцаар нь залгаад танд юм хүмүүстээ төшөөлж баярлалаа хэлж яах боломж. Их боломж байхгүй байгаа гэж явуулчлаарай. За тийм. Тэр хүн аюулгүй очтой одоос нь тэгээд тэр хүнийг ээжгээ хүндэлж явдаг. Одоо тэгж зөөж өгсөн хүн маань одоо 24 настай. Өндөр төрсөн гэд бид гэр бүлийн сайхан найзууд ихч дүүс гэж болж явдаг. Тэгээд танаар одоо маш их баярлалаа. За танд ч гэсэн баярлалаа. Баярлалаа. Тэгээд хэрвээ эмээ өнөөс юм зөөх байсан баг гэдгээр үнэхээр гоё. Зөв. За. Ямар ч үед сэтгэл санаа тавгүй танаараа сонсдог баярлж басгаж явдаг үедээ танаараа сонсдог шүү. За баярлалаа танд. Хамт байдаг баярлалаа. За оройг сайхан өнгөрүүлээрэй та. За огийн сонсогч утсан байна. Мөнгөгүй оюутан байхдаа дадлага хийж яваад хайрцаг дүүрэн задгаа мөнгө олж байж үлээ. Хийд 1-2-ын аль нэг дэлгүүрээс л ирсэн байсан байхаа тэр мөнгийг мартаад хайрцгаа хадаад явуулсан худалдагч танд маш их баярлалаа шүү. Уг нь ч муухайлдаа би ёстой хагартлаа баярлаж билээ гинэ. За энэ бол олдсл болсон юм байна шүү дээ тий. Ер нь бол одоо хэрвээ ийм юм болвол тэгээд сагдаад баригдэн шүү дээ гэхгүй юу. За дараагийн сонсогч 8859 дугаартай сонирхтой холбогдлоо. 8859. Амжилт радио. Сайн байна уу? Та сайн өндөрлөл холбогдлоо. Таныг сонсож байна. За. Би одоо бүр жоохон бахта. 95 оны хүүхдтэй 2001 юм уу 2 онд би манай аав хоёр салаад.
Тэгээ би нэг усан борооноос гаалтайгаа уулзах гээд очиж тэгээ буцаа явсан чинь аав маань байхгүйгээд өөлөө явж хад нэг хоёрнаа гээд кондуктор ихч надад нэг юм 6,000 төгрөг юм уу? Тэгээ кондукторынхаа одоо нөгөө орлогоноос 6,000 төгрөг өгөөд. За. Тэгээ би өөлөд гэртээ харж ирсэн. Тэгээд яг тэр үед яг миний төрсөн өдөр байсан болохоор би одоо бодвол аавтайгаа уулзаж юм авах гэж бодож ирсэн байлгүй. Ааха. Тэгээд харах замдаа 6,000 төгрөгөөр юм аваад мандаа аваад тэгээд явжсэндээ сүулт бодоход гоё дурсамж өгдгийг. Тэр кондуктор гэж байгаа нэрийг яаж аваад тогтоосон юм? Юу нэг жоохон юу гэж мэддэг байсан. Зөв. Аюуна гэд одоо нөхрийг нь одоо бүтэн нэрийг мэддэггүй. Хуйгаа гэд бараг 2000 оны ихээр Дорнот аймгийн одоо микерт явдаг гэсэн. Аюуна. Зөв. Маш их баярлж явдаг шүү. За. Тэгээд аавтайгаа ер нь тэрнээс хойш уулзсан уу? Ер нь баг уулзсан. Уулзсан уу те? За. Уг нь нөгөө гişнийхэн засаар харагдчих байхгүй. Тийм үү те. Тэгсэн мөртлөө байхгүй гэж явуулсан юм байна те чамаг. Байна. Тэгээд харагдчих хүн байхгүй гэж явуулсан. За. Жаахан харамсалтай л юм болсон юм байна те. За гэхдээ ямар ч байсан сайн үнэтэй таараа. Тэгээд 6,000 төгрөг. Тэр 6,000 төгрөг чинь бас их мөнгө штэ те. Зөв. За холбогдсонд баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За. Мөнхөө баяр сайхан гэдэг сонсож утсан байна. 2006 илүү 7 онд өвөл 9 эхэлсэн амар хүүтэн байхад Нарантуул захын урд зам дээр нүцгэн эмэгтэй явж байсан гэсэн дуудлага аваад очиход бүр бараг осгоцсон эмэгтэй байсан. Би очиод өвлийн китлээ тайлж өмсгөөд 103 дуудаад өгч явуулж байсан. Тэгсэн хэд хоногийн дараа ар гэрийнх нь ирээд баярлаа гэд сүү мүүтэй чихэр боовтай ажил дээр ирж байсан. Хэрвээ өөрөө очиод бол бараг өнгөрөх байсан гэж билээ. Тэгээ би гайгүй юу гэхэд 2-3 хөл гарын уруугаа тайруулсан гэж билээ гинэ. Вау. За 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 72-30 та дугаартай гадаадаас холбогдсон. 72-30. Эмжил радио. За оройн төргий та сайн өдрөл холбогдлоо. Хаанаас холбогдож байна? За Шивэдээс холбогдож байна. Хотод холбогдож байна. За сэдвээ сонссон тийм ээ? Тэгээд сонсон. Тэгээ 2009 онд манай охин Швед руу явход гинт виз нь гарцсан. Тэгсэн чинь манай бурхан болоод яг ажилд болж ирсэн байхгүй юу? Тэгээд нөгөө виз нь гарцсан чинь бид чинь нөгөө төсвийн байгууллагын 300-400 мянган цацыг цалин авдаг хүмүүс ярынхын 5 сая төгрөг байх хэвээр. Зээл хөссөн байсан чинь нөгөө яаж захирал нь гадаад явсан 7 хоногийн дараа иргэд. Тэгээд амар сандарсан явж байгаа чинь манай эмч надтай цуг ажиллаж байсан манай эмч алтанцэг гэн цогоо дарах хоёр маань 5 сая төгрөг гаргаж өгч байлаа. Тэр үеийн 5 сая төгрөг гэдэг маш их мөнгө. Тэгээд ажил явдаг болцоо сандарч явж хахад өнөө өглөөхөн би нөгөө ахтай мэрийн мэд гэж ярьсан. Манай төлөвлөгөөс сонсоод гих тэрийгээ санаад бүр хэлмээр санагдаад. Огшоо тэгээд. Хэдэн оны 5 сая төгрөг вэ? 2009 он. Тэгвэл их байлгүй яах вэ? 300 мянган төгрөг байсан шүү дээ. Би тэр үеэс хард 300 мянган төгрөгийн цалин авдаг баг юм чи багч. 5 сая төгрөг гэдэг чинь айрх мөнгөтэй. Бид нар мэдээж ингээд нөгөө банкны зээл авахгүй юм уу бүрдүүлээд өгсөн байж тал нөгөө захирал нь гадаадд явцсан гээд нөгөө виз нь гарчаад байдаг. Яаралтай мэдээ мөнгөө нэг хоногийн дотор үг гэдэг чинь 1-2 хоногийн дотор гээд. Тэгээ охин маань 9 онд анх Швед явж байлаа. Тэгээ би 10 онд анх Монголоос нөхөртөө нааш ирж ирсэн. Одоо ингээд 15 жил болж байна да. Зөв. За. Маш баярлалаа. Танаа нэвтрүүлгийг сонсдогт анх удаа холбогдож байна. Маш их баярлалаа. За манай радиог сонгон сонсдогт бас баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За. Сайхан байна уу? Өнөөдөр ч өстой гоё хүмүүсийн талархсан үгнүүдийг сэтгэлийн үгийг сонсоод сууж явах хэвээр сайхан байна. За, очроо төмөгцөг битсэн байна. Твдэж явхад тусалсан хүмүүс их би хүн хүний дэмэнд явдаг даа гэсэн байна. За, дараагийн сонсогч 9989 дугаартай сонирхтой холбогдлоо. 9989. Эмжил радио. Байна уу? Байна мана. Оройн төргий та сайн өндөрлө холбогдлоо. Таныг сонсож байна. За би нөө альтрууны нэг
дуурч чадаагүй тасарчдаг тэр байна. За. Яагаад дуурахгүйсэн? Энэ би орон нутагт явж байгаа машины ипэм тасалдахгүй ирнэ утасны сүлжээ унаад. За. Би тэгээд одоо нэг 2003-4 оны юм ярих гэдэг нь. Тэр болохоор би нэг 6-7 дугаар ангид байсан. Манай гэр рүү хараад манай аав болохоор Эрдэнэтэд ажилладаг байж байгаа хот явах болоод. За. Тэгээд аав нь хүүгээ хот руу аваа явъя гэд угаасаа нь жоохон байх ч аавын машинаас салахгүй шүү дээ. Тэгээд 240 араагаас богоон хөдлөөд тэгээд баруун хараа гэхлээр чи одоо нэг ердөө нэг 45-50 км гэхлээр нэг цаг явбал нэг өдрийн 15 цаг өнгөрөөгөл баруун хараад очиж. Тэгээд аавыгаа Эрдэнэтээс ирэхийг хүлээвэ. За. Тэгээд тэр үед чи утас муц баг байсан юм уу да байхгүй шахуу. Тэгээд одоо тэр юуны Эрдэнэт баруун хараагийн Багзаалын хэсэг талд ганц зам гэдэг одоо нэг одоо ч байдаг нэг юм цагаан сэндвичийн дэлгүүр байгаа. За. Тэрний нэг ах эгч хоёр ихлээд дэлгүүрт нь орвоо. Тэгээд тэр хоёр үнэ уцаар аавыгаа хаана ирж ийн гээл тэгдэг. Аав нь одоо арай гараагүй очиж ийн гээл тэгдэг. Тэгээд тэр үчиг үнэ уцаарч байнга ярьж чадахгүй мэдхгүй. Тэгээд тэр дэлгүүрт нь сууж агаад сүүлдээ бүр оройтой нэг шөнийн 1 цагт ирж манай аав авсан байхгүй намайг. За. Тэгэхээр тэр айл бүр одоо тухайн үед бол нэг 21 цаг 22 цаг гээл дэлгүүр хаадаг байсан баг. Тийм шүү дээ. Тэгэхэд бүр намайг бүр байлгаа сүүлдээ надад мах чанж өгөөд тэгээ бүр сүүл хойно орцсон жоохон хүүхдтэй тоглоод. Тэгээд бүр намайг дэлгүүр хаахгүй байжгаад аав зүгээр хаар ячаараа давхиал ирсэн чинь намайг аавд ингээд бүрэн бүтүүлэл гэж өгсөн. Үгүй байлаа. Тэгээд хойд би бол одоо нэг 6-7 дугаар ангид л байсан байна. Тэг залуухан тийм жоохон хүүхдтэй гэр бүл байсан. Тэгээд би тэр хүмүүст айгүй талархаж явдгийн. Тэгээд баруун хараагийн Facebook групп дээр би нэг бичиж үзсэн л дээ. Тэгээд даан чаруу маруу ямар нэгэн юу орж ирээгүй. Тэгээд тэр хүмүүс хэрвээ сонсдог мэддэг хүн байвал одоо 2006-7 оны үед тэр ган зам гээд Багзаал баруун хараагийн Багзаалын эсрэгтлийн дэлгүүрийг ажиллаулдаг байсан тийм хүмүүст маш их баярлалаа гэж. Тэрийг л одоо хэлэхээр би бодоод яваад идэв. Тэгээд сая манай радио чинь 21 аймгийн төвөөс гадна хүн ам их төвлөрсөн гэдгээр одоо энэ баруун хараа чинь Цэлэнг аймгийн Баянгол сум гэж явдаг байхгүй юу? За зүүн хараа чинь Мандал сум гэж явдаг. За мөн Сайхан сум гэд хүртэл байгаа. За эдгээр газруудад бас цацагдж байгаа. Тэгэхээр таныг сонсож байгаа гэж бодож байна. Өөрөөсөө биш юм ахэд ах トゥ нарыг сонсох. Яг үнэ. Тэгин. Тэрийг л би одоо хэлэх гээл яваад гин. Тэгээд бас нэг хүнд нэг баярлалаа гэж хэлж болох уу? Болно. Чөлөөтэй. Тий, одоо энэ ковидын үед л те. Одоо манай аавын түнхэл тосонд байдгийн. За. Тэгээд яг ковидын үед одоо манай ээж маань маш ихээр хүн дээр өвдөд. Тэгээд яг ковидын үед ч нөө ийш тийш явж болохгүй айгүй аимхтар асуудалтай байсан. Тэгэхэд одоо түнхлийнхэн бүгд мэдэн цогтоо гэдэг юм чи. Тэгээд цогтоо эмчтэй одоо эхнээс нь дуусах хүртэл манай ээжийг бүр хотод очиж асраад ингэж байжсэнд маш их талархаж явдаг шүү гэдгийг бас хэлчихсэн. Зөв. За ойлголоо. За энэ хүмүүс нь таныг сонссон гэдэгт итгэлтэй байна. Тэгээ холбогдсон баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За. За, Марс бичсэн байна. Ковидын үеэр түрээсийн төлбөр аваагүй олон хүн өстой твнэр тусалсан байхаа гэсэн байна. За, дараагийн сонсогч 8865 дугаартай сонирхтой холбогдлоо. 8865. Эмжил радио? Байна уу? За, холбогдсон шүү яриарай. Байна уу? Байна. За, орой минь түргээ. Та сануулж холбогдлоо. Таныг сонсож байна. За. Би хүмүүсийн ярьж байгаа юмнуудыг сонсоод нэг үйл явдал санаанд ороод тэрийг хэлэх. За. Юу яасан 2000-д хэдэн он юм болоо 10 бид нэг 11 мянга төгсөөд хотод оюутан болж ирээд манай нэг нийлдэг банд нэр залуучууд тэр нийлж Байна уу? За, тасарч яач уу гинт алга болчлоо. За манай шууд эфирийн утас 77 37 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За Айриран бичсэн байна. Яг мис засалд орох гэ даатгалгүй мөнгөгүй байхад аавга ах маань эмнэлгийн мөнгө өгч байлаа. Үнэхээр баярлаж байлаа гэсэн байна.
За сарнах хүний нутагт хин нэгэнд хүчөндүүлэнгээ алдах тэр аймаар үед тус болсон тэр нэгэн одоо тэр ах тэнгэрийн оронд дэвсэн ахуг одоо хэрэн сэтгэлдээ дурсаж явдаг да. Амьд байхад нь талархлаа үргэлж хилдэг байсансан олон жилийн өмнө дөө гинэ. Яа ямар амар юм бэ те. За за одоо утас авахаа боллоо 50 болцсон байна. Одоо орж ирсэн сэтгэлдлүүдээ уншиж жоод нэвтрүүлгээ дуусгая. За хүний нутагт өвдөөд эргүүтэж байхад бол мөнгө байхгүй бол зүгээр л эрлэгүүд яваачнуул гэж болдгийм байна лээ гэсэн байна. За 10 жилийн өмнө бас л жирэмсэн явж байгаад офицерт байдаг ажлаасаа драгон руу гэртээ хардаг байлаа. Төсвийн байгууллагын шинэ ажилтан цалин мөнгө муу тэгээд автобус ирж байхаар нь том гидстэйгээ мэдэхгүй бусадтай суудал булаалдах гээд ортол автобусны мөнгө байхгүй царай бараагаал буух гэтэл кондуктор ягч тийшээ суу гэж үлээ. Ер нь зүгээр л жижигхэн сэтгэлийн дэм бусдад ямар их дурсамж, дулаан мэдрэмж үлдээдэг вэ гэдгийг л нэвтрүүлгээрээ сонсож сундаа гэсэн байна. Нэр үнэхээр тийм шүү те. За зарим хүмүүс үнэхээр хоншоортой 2-2 холбогдох юм аа гинэ. За гэрлээгч уламжлал ясаараа шинэ сар болсон болохоор профайл зураг cover зургаа өөрчилсөн байна. Тэгэлгүй яах вэ? Сар болгоны нэгэнд өөрчилдөг байгаа шүү. За төмөн олныхоо тус тиймэр сайн сайхан амьдрч явна да. Бүгдд нь буцаад дэмтэй явах юмсан гэд хичээж явна гэд болор гэд сонсогч байна. Битсэн байна. За хин гисэн бэ баруун хараагийнхаа асууж өгөө гинэ. За яг тэр хоёр гэр бүлийн хоёрынхаа нэрийг бол санахгүй байсан шүү дээ. Залуу гэр бүл байсан. Тухайн үед саяны хүн чинь өөрөө нэг 5 6 дугаар анги хөвгт байсан байна. Тэгээд Багзаалын одоо баруун талд байдаг ган зам гэдэг дэлгүүрийг ажилуулдаг байсан гэж хэлсэн шүү манайхаа. За Чулуунбаатар Солонго уншаад өгөөрэй гинэ. Бас нэг эмчид талархал илэрхийлэх гээдээ. Хавдар судлалын илгэний тасгийн эмчлэгч эмч гантулга эмчтэй зөндөө талархаж явдаг шүү. Анх төгсөж ирээд ээжийг минь үзэж байсан. Тухайн үед ээжээ маань эмчлэгч эмч ээлжийн амралтаа гээд хагалгаа нь хойшлох гээд аргаа барж байхад гантулга эмч хагалгааг удирдах орсон. Ээж маань ч зоригтой гантулга эмчийг чи өөрөө хагалгаандаа орчихоо гэснээр анхны өвчтөн нь болсон цагаас 3 жил хяналтанд нь сайхан эрхэлж явдаг байлаа ээж маань. Уг нь уцаар ярьсан бол тэ гинэ. За тиймээ тийм. За эмч нартай бол нэрээ үнэхээр талархаад баршгүй. Би ч гэсэн одоо ингээл тэ хавдрын хаалгаа хийсэн хавдар судлалын үндэсний төвийн эмчтэй баярлаж талархснаа. Тэгт ягаа ингээл эмчнэрийн баяраар тухайн үедээ хэлжил байсан. Тэгтэл бас хүний алтан аймаа авран гэдэг үнэхээр гайхалтай. Өвлөө углаал очиход гэмтэл сог судлалын үндэсний төвийн Мөнхбатын эмч. За тэгээ сая сүүлд Баянгол дүүргийн одоо зүгээр л дүүргийн эмнэлэгт штэ тий. За ингээд бас болроо эмч маань тий. Ер нь мундаг эмч нар байна. Одоо ингээд эмч нарыг дурдна гэх юм бол тий. За сайхан өнөөдөр ингээд сайхан дурсамжаа түүхээ твдэж явахад твнэр тусалсан хүмүүсээ бүгднгийн сайхан дурсаж холбогдож орж ирсэн сонсогч танд үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Тэгээд энэ хүрээд 2025 оны 10 дугаар сарын 1-ний 5 гарагийн та сайн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. За ингээд үргэлжлүүл ирхэн сонсогч та манай оройн хөтөлбөрийн хөтлөгчд болох Эрика Уугна нарын хөтлөн хүргэдэг оройн нэвтрүүлгүүдэд үзэж сансаарай. Ингээд энэ өдрийн турш миний хөтлөн хүргэдэг 5 нэвтрүүлэгтэй маань хамт байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3